үстэй мэдлэхгүй. За сайн байцгаана уу? Ингээд олонтойгоо юм шиг бай бүгдээрээ. За тэгээд манай Зулааны маань хүмүүсээс эсний гэрчлэл, эсний баяр хөөрөөр дүүрэн тэгээд бүгдээрээ одохгүй ирээд тэгээд бүгдээрээ хамтдаа эсний хайр нэрэл, эсний амартай, эсний үг бас манай хүмүүсийн дээр хэрхэн ойлголтыг өгсөн. Хэрхэн эзэн өөрийнхөө гэрчлэлүүдэд бидний амьдралд эснийг одохгүй сонсох баха. Амен. Тэгээд эзний үгэн дээр өрөө бүгдээрээ хамтдаа анхаарлаа хандуулъя. Тэгээд Иохан номны 12 дугаар бүлгийн бидний уншсан 44-өөс 50 дугаар ишлэлдэр юу гэж гарсан байна вэ гэхээр Есүс яг энэ хэсэгдэр болохоор Есүс олон түмний өмнө айлдаж байсан сүүлийнхээ сургаал нь байдаг байгаа. Сүүлийнх нь яг олон хүмүүсийн өмнө тэдэн лөө хандаж хэлсэн ийм хэсэг байдаг байна. Тэгээд бидний өнөөдөр сурах хэд хэдэн зүйлийн маань нэг нь юу вэ гэхээр 44-өөс 50 дугаар ишлэлдэр эзэн юу гэж айлцсан бэ гэхээр надад итгэгч хүн надад итгэж байгаа биш. Харин намайг илгээгчд итгэж байгаа юм. Намайг харагч хүн намайг илгээсэн нэгнийг харж байна. Надад итгэдэг хүн бүрийг харанхуйд байлгахгүй тул би ертөнцид гэрэл болон ирсэн гэж хэлсэн байна. Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа эндээс юу сурах вэ гэвэл ариун сүнсний нэгмэл байдлыг бүгдээрээ хамтдаа сурах болно. Бидний дотоод байдалтай бүр зөрчилтэй амьдраарай гэж эзэн энэ ишлэлээр дамжуулан биднэр сургаж байна. Бурхны мөн чанараас бүгдээрээ хамтдаа суралцъя. Бурхан түнд эхлэл байхгүй, тэрний хин нэгэн бүтээгүй, тэр урдаас байсан. Тэр бас түнд бас төгсгөл байхгүй. Одоо 2050 он, 2000 хэдэн онд Бурхан байхгүй болох эсвэл Бурханы өнгөрсөн өдрийг тэмдэглэх ийм юм байдаггүй. Бурханд эхлэл бол төгсгөл гэж байдаг. Бурхандаас бас маш олон 100 мянган ийм мөн чанарууд Бурханы хэв шинжүүд байж байгаа. Гэтэл бид нар хязгаартай учраас Бурхан биднэрт хэд хэдэн гол өөрийнхөө мөн чанаруудыг илэрхийлж гисэн. Тэгээд энэ дэр ямар мөн чанараа илэрхийлж өгсөн бэ гэвэл Бурхан бол нэг юм а гэдгээ Иохан номны 12 дугаар бүлгийн 44-өөс 45 дугаар ишлэлээр илэрхийлж гисэн. Бурхан эцэг хүү ариун сүнс гэсэн ийм гурван хэлбэр мөн чанараар байдаг. Усыг харах юм бол бид нэр 0 градуст байх үедээ шингэн болдог. Хасах температур руу орохоор хөлдөөд хатуу болдог. Нэмэх температур дараад ирэхээр дээшлэх тусам ус яадаг вэ гэвэл өөр буюу хийн төлөв рүү яваад болдог. Яг нэг л H2O гэж бид нэр хэлдэг гэсэн тийм Монгол. Яг л нэг л ийм ус мөртлөө энэ гурван шинж байдал руу шууд ингэж яваад болдог. Харагдах байдлаараа нэг нь болохоор заримдаа уур, манан, үүл ийм арай өөр хэлбэр төстэй. Нөгөөх нь болохоор ийм хүмүүсийн хэрэглээний ус. Нэг нь болохоор ийм хөлдөө маш хатуу ийм гурван өөр байдалтай байдаг боловч нэг л ус. Яг үүнтэй адилхан Бурхан гурван өөр шинж байдлаар хүмүүст үзэгдсэн. Тэр нь юу вэ гэвэл хүний ийм бие махбодоор Есүс Христ энэ дэлхий дээр ирж амьдэрсэн. Мужааны хүү болоод тийм ээ. Мужаан гарахны хүмүүс нутаг даяараа мэддэг. Йосефийн гэх юм бол мужааны гэр бүл. Тухайн үедээ хин нэгэн хүн мужаан байх юм бол бид нэр удам судраараа ингээд юм бахны ажил хийдэг. Хин нэгэн хүн бичгийн хүн байх юм бол бид нэр удам судраараа юм багшилдаг бичиг ном ийм хүмүүс ийм төшмөлийн ажил хийдэг. Хэрэг хин нэгэн хүн ийм малчин байх юм бол бид нэр бүхэл гэр бүлээрээ тийм мал аж ахуй эрхэлдэг. Ийм амьдралтай ийм хүмүүс байсан. Энэ гэр бүл Бурханы хүү болж Есүс Христ Бурханы хүү Есүс Христ тэр айл гэж мэндэлсэн ба. Түүний ариун сүнс бидний зүрхсэтгэлд байдаг. Бурхан эцэг болохоор биднэр лөө өөрийнхөө хайр, эцэг шинжийн илэрхийлэл болсон өөрийн үгийг илгээгээд байж байна. Гэтэл уг чанартай нэг л Бурхан. Гурван мөн чанараар илэрхийлэгдэж байгаа боловч угтаа нэг л эзэн Бурхан байна. Тэгээ энэ бид нартай адилхан тийм ээ. Бид нар яаж илэрхийлэгддэг вэ гэвэл бид нар ээжтэй хүн, хүүхдтэй аав, найз нөхдийнхөө хувьд болохоор найз нь бол. Бурхан яагаад энэ өөрийнхөө мөн чанар, шин чанарыг дандаа давтаж ярьдаг юм бол? Яагаад ингэж бид нар энэ зүйлийг дахин энэ зүйлийг суралцаж, дахин бид нар эзэн Есүс Христийг энэ дэлхий дээр амьдрах
өдөр болгондоо бид нар явах байгүй. Иохан номны 12 дугаар бүлгийн 44-өөс 46 байсаар л байх болно. Өнөөдөр энэ үг байж гин. Дараа жил дахиад Библиэр энэ үг байсаар байх болно. Яагаад бид нар энэ Иохан номны энэ Бурхны мөн чанар руу, энэ Бурхны нэгдмэл мөн чанар руу дахин яагаад иргэн ирдэг юм болоо? Яагаад вэ гэх юм бол Бурхан биднийг нэг байгаасаа гэж хүсдэг. Бурхан гурван шинж байдлаар байсан боловч бид нар хоорондоо зөрчилдөг, мөн чанарууд нь хоорондоо зөрчилдөж, Бурхан эцгийнхаа хүслийн биш өөр юмыг Бурханы хүү яриаг. Яг үүнтэй адилхан хүн гэдэг сүнс, сэтгэл, бие махбодтой. Хүн өөрөө нэг мөртлөө гурван өөр мөн чанартай. Бидний сэтгэл, бидний сүнс, бид нар маш сайн зүйлийг ингээд сурдаг. Гэтэл бид нар яг амьдрал дээр ирэхээр арай өөр зүйлүүд хийж эхэлдэг. Яг энэ үед бид нар яадаг вэ гэвэл бидний дотор бүр зөрчил явуулж эхэлдэг. Заримдаа гэр бүл зөрчилдөн, улс орон зөрчилдөн, Бурханыг хүндэлж, Бурханы агуу байдлыг магтан дуулахад, Бурханыг хүндэтгэхээр бүтээгдсэн хүн өөрөө бас Бурхантайгаа зөрчилдөж эхэлдэг. Бүтээгдсэн мөн чанар өөрийнхөө байдлаасаа арай өөр зүйлүүдийг өөрийгөө алдрын тавцан тавиад, өөрийгөө хүндлээд би ийм л үзэл бодолтой хүн гэдэг ингээд алхахад заримдаа бэлэн болчдөг байна. Тэгэхээр бид нар эндээс юу сурах вэ гэвэл энийг хэлсэн байна. Бид нар ингээд нэг байдаг юм аа гэж эзэн хэлж байгаа. Надад итгэдэг хүн надад итгээд байгаа юм биш. Тэр нэгдмэл нэг Бурханд итгэж байна. Намайг ихээс нэгнийг харж байна гэж. Өгөөрөө дамжуулаад Бурхан Есүс Христ өөрийнхөө нэгдмэл байдлыг илэрхийлж байна. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа ирж байгаа өдрүүдэд юу сурсан түүгээр амьдрахыг хамтдаа хичээе. Амен. Бид нэр эзэн биднэрт хэлсэн нэгдмэл байдал гэдэг нь гаднаас биш, дотроос байдаг юм аа. Миний хажууд энэ байгаад байгаа учраас тийм юм байдаг, тийм асуудал байдаг. Гэтэ гол зөрчил яадаг вэ гэвэл бидний дотор явагдчихдаг байна. Бидний дотор яг олон ариун сүнсний хүсэл бидний дотор байж идэг боловч биднэрт өөр бодол санаа байдаг учраас энэ зөрчил ингэж явагдчихдаг байна. Тэгэхээр бүгдээрээ эзний өмнө ирээд бүгдээрээ дотоод ертөнцийн дотроо нэг болё. Амен. Тэгээ хажуудлынхаа найзыг миний найз дотроо нэг байгаарай гэж хэлэхгүй юу? Сонин байна тий. Дандаа л ингээд хүмүүстэй гэсэн чи өнөөдөр бүгдээрээ дотроо гэдэг зүйлийг хамтдаа сурж байна. Дотоод ертөнцтэй тийм ээ. Тэгээ Есүс Христ энэ дээр энэ үгийг хэлэхдээ ингээд над чиг яриаггүй. Сулааны насаа баатараас их гоё хоолойтой гоё юм намайг ярьдагтай. Есүс тэгж яриаггүй. Есүс ингээд хашгирсан байхгүй. Хөөй! Инээс амарч чам. Ихтэй хүн хашгирч байгаа шүү дээ. Хашгирсан. Есүс ингээд давчсан баг гэж би бодсон. Би юм хэлмээр байна таанаар. Тэг яагаад гэвэл Есүсийг ярьж байгаа хүмүүс яг Есүсийг ярих гэж байгаа нөхцөл байдал яасан бэ гэвэл хүмүүс өөрсдийнхөө бодлоор л ингэж яваадсан. Есүс яг тэр цагт болохоор тэднэрт олон түмэнд хандаад үгийг хэлээд загламаар руу яваад нас барах гэж байгаа. Есүс тэднийг орхих гэж байгаа ийм цаг байсан байхгүй. Дахиад тэр айл дахиж ирэхгүй. Дахиад тэр хүнтэй бичлэн уулзахгүй. Дахиад тэр Петртэй, дахиад тэр Иохантай бичлэн уулзаад гараа бариад "Өө сайхан амарсан уу? Ажил амьдрал нь сайн уу? Эхнэр хүүхэд нь сайн уу?" гэж ингэж гараа бариад ингээ мэддэг ийм цагууд нь дуусчихсан. Тийм учраас Есүс энд яагаад хэлсэн бэ? Энэ зүйлийг хэлсэн бэ гэвэл та нар битгий зөрчилдөөч. Та нар өөрсдийнхөө дотор байгаа ариун сүнсний хүсэл таалал энэс зөрчилдөөч. Ариун сүнсний доторын таны дотор ирж байгаа Бурхныг эмээн хүндэтгэх энэ зүйлийг хүлээн аваач. Та нар Бурхныг хайж байна. Таныг Бурхныг хайж байгаа нь аргагүй. Гэхдээ би тэр Бурхныг чинь илэрхийлж байна гэх. 1990 хэдэн он би сайн сандгүй 98 он юм шиг байна. Би нэг настай хүн гэсэн. Би нэг настай айл орсон чинь тэр хүн юу гэж хэлсэн бэ гэвэл заагүй минь би тэрэлж гэдэг газар төрсөн. Улаанбаатар хотоос 70 км буюу ойролцоогоор 40 минут явдаг. Намайг дөрвгүйд манай ээж аав нар хотоос тэрэлж рүү нүүсэн байна. Тэгээ манай эднэр бол ээж аав нар болохоор 3 дугаар төрөх ч юм уу юм хотын юм хаягтай. Би болохоор тэрэлж сайн. Тэгээ би тэрэлжид төрөөд өссөн хүн байна. Тэгэхээр тэрэлжийн хөгшчөл бас намайг таньдаг.
Тэгээ би Есүс тэсний дараа 98 он юм шиг байгаа. Тэр үед нэг хөгшин намайг дуудаад ингэж хэлсэн. 99 он юм. За хүн минь нааш ирээ. Тэгээ тэр хүн манай нутгийн нэлээд хүндтэй тийм настай сурмаа сүрэнгээ тийм ах байсан байна. Тэгээ бид нэр айлт ингээд орсон чинь за чи Иесусийн номыг сурж ирсэн нутгийн ийм хүн байна. Хүүхэд байна чи. За одоо биднэрт ингээд зааж өгвөл яасан бэ? Одоо бид нар чи одоо мэдэхгүй ээ. Тэр одоо бурхны чи бид нар мэдэхгүй. Тэгээд би сая хот руу явлаа. Би нэг юм талбай дээр орж байгаа юмд очисон чинь тэр Есүсийн хайрмал гэдэг чинь, Есүсийн аврал гэдэг чинь тэрэнд итгэж байгаа хүнд л хамаатай байдаг юм. Есүсийг зүрхэндээ хүлээж аваагүй тэр зүрхэн дотор нь тэр Есүс байхгүй тэр дотор нь Есүс байхгүй хүн тэр хамаагүй дэгэ. Ингээ. Одоо миний нэг зааж өгөөч гэдэг юм яасан. Тэгээ би жаахан санаа зовоод би харид дээр нэг залуухан үйддэг. Тэгээд нотынхаа настай хүмүүсийг сургана гэхээр бас нэг эвгүй юм шиг. Тэгээд би заа гээл. Тэгээд 7 хоног болгоны нэгд өдрийн 11-ний цагт ингээд хичээл явуулдаг байсан. Тэгээд тэр үед бас л бидний сурж байгаа амийн хичээл гэдэг. Тэгээд би амийн хичээл ингээд эхлүүлээд 13-4 ингээд тэр хавьд болохоор 30 гаруй айл байдаг. Тэр айлууд нь ерөнхийдөө нутагтаа нэг юм хүндлэгцэн хөршчүүл амьдардаг тийм хүмүүс байсан. Тэгээд 10 хэдэн хөршчүүл ингээд суугаад заримдаа жаахан санаа зовноо. Тэгээд тэр хүмүүс хичээлээ амар сайн хийдэг. Тэгээд нарны гэрэл мөрөл ингээд дагаад ингээд хараад тэрийг уншаад том мэдний шил зөөж байгаа л нэг нэг хараад нэг нэг гэж харж байгаа. Амийн хичээлийг амар сайн хийдэг гэсэн. Гэтэ жаахан удаан нэг цагт сурах юмыг ойлцоогоор нэг цаг 40 минут их ирээдээ сурна. Тэг яг цагтаа дуусна. Яг цагт нь дуусахгүй бол за нөгөө тугалт эргүүлэх цаг болтоо амтаа гэж нөгөө багшаа аваад ингээд яваад өгнө. Тэгээд тийм учраас бас ганцаараа болтгоонд бол хичээлээ амжиж за. Тэгээд заримдаа хичээл амар сайн сураал амар сайн ойлгочлоо гэж бодож идэл шал өөр юм ингээд яриад. Хичээл хичээлийн цаг ерөөсөө бурхныг таньж мэдэх цаг. Хичээлийн цаг дууслаа дараагийн нэг 3 удаа гандаа явна. Чи явах уу би явах уу гэдэг юм заримдаа. Би яагаад энэ хичээлийг энэ хүмүүс хийж байгаа бол гэж би бүр гайхдаг. Би тийм биш байхгүй. Тэгээд эзний дуу хоолойг сонссон чи эзэн юу гэж хэлсэн бэ гэдэг эзэн өөрийгөө илэрхийлэх хүссэн байна. Тэгээд учраас тэр хүмүүс хичээл хийдэг, хичээл заадаг. Тэгээд сайн муу янз бүрийн гэрчлэлүүд бас гарч ирсэн байна. Тэгээд манай хичээлд нэг суудгүй нэг хичээдэг гэсэн байна. Чи манай хичээл суудаг нэг хичээг дандаа ингээд тэдний ингээд шоудуулах ханаар дуртай. Тэгээд тэд нар тэтгэрээ авах хүүхдүүд нь мөнгө авчираад өгч чинь ерөнхийдөө жаа юм боломж юм. Тэгээд Мартин 8 болохоор нөгөө төл чи симергийн нөгөө ингээд юмаа яриад чи хоолгүй би салаад өгөө чи дараа хэрэг чи хоол салаад ижээрээ би бод шиг чигээд ингээд юмаа зохион байгуулад эхэлж байгаа гэдэгтэй байсан аахгүй. Тэгээд би нэг удаа ярьжсэн байхгүй юу. За нэг их чиг бүр онцлоод за та битгий уугаарай. Хайхуу ахаа шүү дээ. Та битгий уугаарай. Тэгээд ер нь та хамаагүй битгий уугаарай гэдэг ингээд хэлсэн. Тэгээд намайг гараа явсан чинь нэг имэйл гисэн гинэ. За мөстө жаах хүүхдээ толгойгоо эргүүлээ заалгаад байдаг юу вэ гэдэг юм өстө. Иесусийн багш нь тэмдэглэг байгаа. Ууж ижаал өгөх шүү дээ. Тэр яг мэрэгчтэй жаах зүгөө өрөөл том гитар өрөөл би явдаг гэсэн. Гитар өрөөл гэлөө явдаг. Тэгээд харамсалтай нь хугацаа өнгөрөөд байсан. Тэгээд би яг чинь дахиад тэрийг сануулсан байхгүй. Та битгий хэрэглээрээ гэв. Би чи юуч биш шүү дээ. Би чи юуч мэдэхгүй. Гэтэ тэрийг сануулад байсан байхгүй. Тэдний хичээл бас нэг тиймэрхүү холбогдолтой хичээл байсан. Тэгээ харамсалтай нь хэдхэн хугацааны дараа нөгөө ихч маань нэлийн хүнд юм өвчтэй болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Тэгээ тэр нь хамгийн гол хүчин нөлөөж байгаа зүйл нь юу байсан бэ гэвэл арх байсан. Яг арх. Тэгээд тэрийг сонссны дараа нөгөө төл чинь тэрийг тэмдэглэж байгаа юм уу юу тэмдэглэж байгаа нь дахиад нөгөө юм болсон байхгүй. Тэгээ ойролцоогоор 6 сарын дараа тэр ихч маань хороо гаргасан. Тэгээд тэр үе бол надад аюу хүнд үе байсан. Тэгээд би яг тэрийг ингээд өөрөө уухгүй өөрсдийнхөө ууж тхийг тохируулж байгаа мөртлөө өрөөл бусдыг ингээд уулгаад ингэж байгаа энэ зүйлээс би шахсан байхгүй. Тэгээд би тэр их чи ингээд араас нь үлдчихэж байгаа 14-тэй 11-тэй хүү охин хоёрыг хараад миний зүрх маш их өвддөг гэсэн. Би тэр айлын хажуугаар өнгөрөхдөө нөгөө нэг
үргэлж тэр хүмүүсийг ингээд ууж идэхт нь урайлаад тэгсэн мөртлөө одоо болцол ингээд аз жаргалтай сайхан амьдран аж түрэн амьдарч байгаа тэр их чиг харахаар надад хэцүү болдог байсан. За яг намайг биш. Миний ард байгаа Бурхны хэлж байгаа үгийг анзаараад сонсохгүй дээ. Бисэнсэн бол нэг айлын амьдрал ч гэсэн баяр хөөртэй аав байхгүй ч гэсэн ижээтэйгээ хамт инээл аз жаргалтай байх гэсэн даа гэсэн юм сэтгэл надад тэтг байсан. Есүс үгээ айлцж байгаа. Тэгээ Есүсийг үгээ айлцсан чи Есүс нэг ач холбогдол өгөөгүй яг энэ сургаал юм байна. Израильчууд Бурхны тухай яриадсан. Бурхан бол агуу Авраамийн Бурхан, Исаакийн Бурхан, Яаковын Бурхан. Яг тэр Исаак, Яаков, Авраамийн төлөөлөд ирсэн Бурхны хүний биеийг олоод ирсэн нэгэн төлөөлөл болоод Есүс Христ үгээ айлцсан. Тийм учраас Есүс сонсохгүй байсан чинь хашгирсан. Та намайг сонсооч. Энэ гэхээр цорын амьд Бурхан байна. Тэр амьд Бурхныг төлөөлөд ирсэн нэгэн нь бол би байна. Бахан биеэр Бурхан эзнийг төлөөлөн ирсэн тэр нэгэн мөн чанар нь би байна. Ингэж Есүс Христ үгээ айлцсан байна. Тэгээ би энэ үгээр дамжуулаад таныг юу хэлхийг хүсэж байна гэхээр та өөрөө болно. Өрөөл бусдад та эзний үгийн үн цэнийг, эзний үнэхээр ариун сүнсний, эзний сүнстэй нэгдмэл байхыг уриалах болтугай. Амен. Эзний сүнс юу хийж байгааг та бусдад зоригтой уриалж, тэднийг ятгах болохоор зэмлэж, Есүсийг ингээд үргэлж ингээд явж исэн тийм биш. Заримдаа пастор хүмүүс ингээд уурлах юм уу зэмлэх үед хүмүүс гайхдаг. Оо пастор хайр ярих ёстой. Үгүй. Та буруу ядчих. Та буруу сургаал дараа явж гин. Заримдаа тэр хүмүүс зэмлдэг, заримдаа тэр хүмүүс буруу шаадаг. Яагаад гэвэл эзний үг заахад зэмлэхэд зөв байдлаар чиглүүлэхэд хөдөлгдсөн байдаг учраас тэр хүмүүс тэгж ярьдаг байна. Бурхны хайр, Бурхны инрэл түүнээс дүүрэн байдаг. Харин эзний үг өөрөө бас яг биднийг зөв байдал руу чиглүүлэхийн тулд заримдаа биднийг сахилжуулахаар бас ирдэг байгаа. Амен. Тийм учраас эзний сүнснээс ирж байгаа хайр нэрлийг хүлээж авдаг шиг эзний үгнээс ирж байгаа зэмлэлийг, эзний үгнээс ирж байгаа анхааруулгыг бас бүгдээрээ нэг зүрх сэтгэлээр хүлээж аваад амьдралдаа өөрчлөлтийг авсъя. Амен. Эзний зүрх сэтгэлтэй, эзний сүнстэй нэг бай. Амен. Цаашаа харах юм бол Бурхан биднэрт юу сургаж байна гэхээр Бурханы үгийн үн цэнийг сургаж байгаа. 47 дугаар ишлэлээр харах юм бол энд ингэж 46 дугаар ишлэлийг харах юм бол энд ингэж хэлсэн. Надад итгэдэг хүн бүрийг харанхуйд байлгахын тулд би ертөнцид гэрэл болгон ирсэн гэсэн. Өөрт нь итгэж, өөрөөс нь зуурч, өөрийнх нь үгийг сонсохоор хүсэж байгаа тэр настай хүн байна уу, залуу хүн байна уу, бүр жижигхэн гидсэн байгаа жижигхэн хүүхэд байна уу, 5 сартаа, 8 сартаа байна уу. Тэдний зүрх сэтгэл төр эзэн өөрийнхөө үгийг өөрийнхөө үнэхээр гэрэл хийгээд авчрахыг хүсдэг байна. Амен. Эзний сүнс нэвтэж чадахгүй орон зай хүн гэж байдаггүй. Эзний үг хэрэггүй хүн гэж байдаггүй. Тийм учраас эзний үгийн үнц, эзний үгтэй өөрийнхөө сэтгэлийг нэг болгох гэдэг маш чухал байдаг юмаа. Амен. 47-аас 49-р ишлэлээр юу гэж хэлсэн бэ гэхээр энэ маш чухал зүйлийг хэлсэн. Хэрв миний үгийг сонсоод үл сахдаг хүн байвал би түүнийг шүүхгүй. Учир нь би ертөнцийг шүүхийн тулд харин ертөнцийг аврахын тулд ирсэн юм. Намайг голч миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүгч би. Миний хэлсэн үг эцсийн өдөр түүнийг шүнэ гэж хэлсэн. Өдрөөр эзний үгэнд анхаарал тавья бүгдээ. Буруу муу туршил гэдэг бидний амьдрал бий болохдоо бидний зан чанар, буруу муу зан чанар, буруу муу туршлууд бий болохдоо нэг л өдөр бий болсон гэж юу? Нэг л өдөр. Гэв гинтгийн ингээл та өчтөр амар ариун сайхан хүн сууж исэн чинь маргааш оройн та тийм болсон. Та бүхэн тийм болсон гэж үгүй. Та бүхэн өдөр алга амар сайхан ааштай явжсэн гинт нэг өдөр амар ууртай болсон гэж үгүй. Эхний нөхрүүд бол би бүр сайн мэдж байгаа юм. Тэгэхээр эн чинь ингээ өдрөөр танд бий болсон зүйл байхгүй юу? Өдрөөр нэмэгдээл тэгэл та бүхэн таахгүй яа тийм гэл ингээл те. Би ингээс өөрөө би ингээ амар хэцүүсэн байхгүй юу гэл ингээл. Ингээ нэмэгдээлсэн бид нар. Тэгээ бидний сайн зан чанарууд өөрчлөгдөөд ингээд муу болоод ингээ явж байгаа. Би танд нэг сайхан мэдээ хэлье. Өдрөөр өөрчлөлтөнд
Өдөр өдрөөр эзний үгэнд анхаарлаа тавих үед бидний зуршлууд багасж эхэлдэг. Амен. Тэгээ бид нар заримдаа ингээд нэг өдөр амар гоё ойлгоод амар ингээд өөрчлөгдөж багасгаад явж байгаа орчдөг. За яа гэдэг нэг 10 хэд шиг энэ үлдэг гэж байгаа юм шиг. Зарим нэг муу зан чанар маань байж байгаа гэж байгаа юм шиг. Үгүй. Өдөр өдрөөр өөрийнхөө амьдрал руу хараад өдөр өдрөөр өөртөө байх шаардлагагүй зүйлүүдийг өөрөөсөө хасаж өөрөөсөө арилгаж амьдрья. Амен. Тэгэхээр өдөр өдрөөр алхам алхмаар бүгдээрээ эзний дотор өөрчлөгдөе. Тэгээ бид нэр эзний үгийг сонсоод тэр үедээ биш тийм ээ 7 хоног. Заримдаа бид нэр хин нэгэн хүн Монголоос ирэх үед хин нэгэн хүмүүс ирэх үед бид нар маш том илчлэлтүүдийг хоол сайхан үнэлцэж шүү дээ. Тэгэхээр яг одоо хоолны цаг шин. Надад үнэрч байна гэж та нарт үнэлсэн байна гэсэн үг. За Монголоос пасторууд ирэх үед бид нар маш чухал илчлэлтүүдийг хүлээж авдаг. Гэхдээ тэр үг нь зөвхөн тэр өдөр бид нар маш гоё юм мэдрэмжийг авахын тулд биш. Тэр нь бидний ирж байгаа 7 хоног, ирж байгаа сар жилүүдийн уртад, ирж байгаа он жилүүдийн уртад тэр үгийг өөрийнхөө зүрхний самбарт сийлээ. Тэр үгийн дагуу амьдрах гэж, өөрчлөх гэж хичээнэ гэсэн утгатай. Амен. Энэ үг нь эрэхтэй таны амьдралын зүрхэнд нутгалах гэж ирсэн байхгүй юу? Бүр ингэж өөрийнхөө хил хязгаарыг тогтоогоод, гэрийнхаа буурыг засаад, өөрийнхөө малаа хашдаг тэр савчаа бариад ингэж нутаглаж, бүр ингэж гэрээ засаж, гэрийн буураа засаад бүр тухтайхан шиг энд нэг ахаад нэг насан туршдаа нэг амьдрнаа гэж байгаа юм шиг эзний үг таны амьдралд эрэхтэй өөрийнхөө нутгийг, өөрийнхөө гэрийн буурыг засахыг хүсдэг байгаа. Амен. Нэг л өдөр бидний зүрхэн дээгүүр дараад өнгөрөхийг хүсдэг. Тэр хүн нь тэрийг сонсож байгаа хүн нь 10 хэдтэй хүн байна уу, 20-тай хүн байна уу? Эсвэл 40-тай, 70-тай хүн байна уу хамаагүй. Эзний үг өөрөө тэр хүний зүрхэнд өөрийнхөө үнхээр хил хязгаарыг тэлж, бүр хоногшиж, тэр хүний амьдрал гэрэл гэрээтэй, утга учиртай, сайн үр жимсийг авчрах хэмжээний тийм хүч чадалтай үг гэдэг байгаа. Амен. Эзний үг өөрөө ийм хүчтэй, ийм амтай, ийм байдаг байгаа. Тэгээ та нар харж ийнэг үү? Хичээл зааж эхлэхээс өмнө миний урд нэг библиэсэн байна. Энэ ямар нэгэн одоо энд байх юм уу тийм утгаараа биш. Бидний гэрийн зарим нэг газарт эзний үг яг ингэ байждаг. Бид нар ингэ анзаарахгүй ингэ хажуугаар нь яваад заримдаа анзаардаг. Гэтэ энэ үг эзнээс ирсэн маш чухал үн цэнтэй таныг намайг өдөр өдрөөр өөрчилж чадах тийм хүчийг агуулсан эзний үг юм аа. Амен. Тэг бүгдээ хамтдаа гэртээ байгаа Библийг та очиад эсвэл утсан дээр байгаа Библийг та хэлээрэй. Энэ үг намайг өдөр өдрөөр өөрчлөх юм хүч чадалтай эзний үг юм аа гэж та хуулаарай. Энэ үг таны сүнс зүрх сэтгэл бүр ингээд сэргэх болно. Та бүр эзний үгийг дэлгэж байгаад энэ үг намайг өөрчлөх чадалтай. Хүний үг биш, энэ эзний үг намайг өөрчлөх чадалтай юм байгаамаа гэж та эзний үгийн өмнө ирээд тунхаглах болтугай. Амен. Тэгээ эзний үгэнд цаашаа харах юм бол юу гэж бичсэн байгаа вэ гэвэл эзний үг нь бидний амьдралд ирэхдээ эцсийн өдөр таныг намайг шүүх чадалтай гэж хэлсэн байна. Тэгээ өдөр бүр бид нар эзний өмнө ирээд амьдрах үед эзнээс өөрчлөлт гуйх үед бид нар яадаг вэ гэвэл эзнээс уучлалыг авдаг. Эзнээр өршөөлддөг. Өдөр болгон ардаа зөрчил хийдэггүй хүн гэж байдаггүй. Ямар нэгэн байдлаар бид нар бухимдах үед, бид нар давчдах үед бидний сэтгэлд яадаг вэ гэвэл гим нүгэл юм уу эсвэл ямар нэгэн тааламжгүй гим нүгэл биш юмаа гэд ямар нэгэн тааламжгүй байдлууд орж ирдэг. Тийм учраас эзэн юу гэж хэлсэн бэ гэвэл өдөр өдрөө сэтгэлдээ бурханлаг биш зүйлүүдийг авахаасаа илүү өдөр өдрөөр миний үгэнд үнэхээр яг миний үгний өмнө ирээд миний үгээр босгодоосаа гэж биднээс хүсдэг байна. Амен. Тийм учраас энэ үг маш чухал үг байна. Тийм учраас энэ үг хизээч өөрчлөгдөхгүй, хизээч хоцрогдохгүй. Энэ үг анх гарч ирэхдээ ч энэ агуу үнцэнтэй тухайн үеийн түүхэнд Наполеон Бонапарт нэ эзэн Чингис хаан нэ хэмж байсан тэдний анхаарлаа хандуулаад гайхаж ирсэн үг байна. Өнөөдөр ч гэсэн соёл иргэн шилтэй энэ үед ч гэсэн энэ үгийн үнц нь асар их хүч чадалтай байдаг байна. Амен. Энэ үг таныг өөрчлөгч ийм бүрэн чадалтай байдаг юм аа. Нэг удаа авч байгаа мессежийг тэр үеийг зүрхэндээ хадгалаад
тэр үгээ бас бодож тэр үгийнхаа үр жимсийг авч амьдэрсэн тийм хүмүүс байх болтугай. Тэгээ эзэн чаашгаа биднэрт юу гэсэн бэ гэвэл Бурхны хүү би шүүхгүй. Өдөр болгон танаа ширээ чиний зүнх чиний улсан байдаг энэ үг чамайг шүүх болно гэжсэн. Энэ үг таныг шүүн. Энэ үг намайг шүүн. Гэтэ өнөөдөр энэ үг шүүхтэй намайг миний тамд очих уу, деваачнд очих уу гэдэг мөнхийн шүүлтийг хийхгүй. Намайг отгоо зөв байна уу, буруу байна уу гэдгийг хийж залруулж зөв байдлаар чиглүүлнэ. Энийг хийж байгаа. Энэ үгээс намайг хайрлна, намайг амар тайван болгоно, намайг баяр хөөртэй болгоно. Хүнээс ирэхгүй тэр амар тайван, тэр баяр хөөр нь Библиэс ирдэг. Хүнээс ирэхгүй байгаа ухаан Библиэс ирдэг. Хүнээс өгч чадахгүй хүч чадал Библиэс ирдэг. Тэгээ хүн хүндээ баяр хөөрийг бэлгэлдэг, хүн хүндээ амар тайвныг бэлгэлдэг. Харин Библиэс илүү хүч чадал нь ирдэг байна. Гэхдээ Есүс нэг өдөр хашгирсан тийм ээ. Яг түүнтэй адилхан яг л тэр эцсийн өдөр байсан байхгүй юу? Яг энэ олон хүмүүсийн өмнө гараад ирээд ярих Есүсийн сүүлчийн боломж биш. Тэр хүмүүсийн сүүлчийн боломж нэсэн учраас түүний дуу хоолойны өмнө өөрчлөгдсөн байна. Яг үүнтэй адилхан эцсийн нэгэн өдөр энэ эсний үг таныг мөнхөд бурхантай хамтдаа байх уу? Эсвэл бурхнаас таслагдаад тэр мөнхийн харанхуй, мөнхийн тамд очих уу гэдгийг энэ үг шүүх болно гэж Библи хэлж байна. Ямар ч агуу ном тийм шүүлтийг хийж чадахгүй. Ямар ч агуу Генесийн юунд бичигдэхдээ Библи Генесийн категориудыг эвдээд Генесийн ном бичдэг эрдэмтэд энэ чинь Генесийн номонд бичигдэхээр хэмжээний биш. Энэ чинь илүү агуу юм байна гэж хасагдсан шүү дээ. Ягаад гэвэл уншигч тодорхой бичвэрийн үнэн зөв байдал бүх юм ном гэдэг утгаас хамаагүй агуу юм байна гэж бүлээн шүрдсэн тийм. Тэгэхээр энэ эзний үг асар тийм утга учиртай юм аа. Тийм учраас эзэн таныг өөртөө дуудаад, тийм учраас тэр ном танад байгаа. Хин нэгэн хүн энэ номонд дуртай болохоор байгаа юм биш аахгүй юу? Хин нэгэн хүн тэр худалдаж авсан учраас биш. Цаана нь бурхан танаа гэр бүлд байлгаж байгаа, манай гэр бүлд байлгаж байгаа утга учир байгаа. Тэр нь зөвхөн хайр биш. Хайраасаа гадна биднийг зөв байдлаар чиглүүлж, босгон байгуулах, мөнхөд биднийг авралтай байлгах гэсэн ийм утга учирын улмаас бидний гэр бүлтэй юм. Ийм мөнхийн утга учирын улмаас бидний гэр бүлд байдаг юм аа. Амен. Тэгээ бүгдээ хамтдаа хэд хэдэн зүйлийг хамтдаа сурлаа. Тэгээд дахин нэг зүйлийг сураад энэ цагийг дуусгая. Библиэлд юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр 50 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байгаа. Түүний тушаал бол мөн хам мөн гэдгийг би мэднэ. Тиймээс миний хэлж байгаа зүйлс нь эцгийг надад хэлж байгааг би хэлж байгаа юм аа гэж айлтлаа. Еврейчүүд номны 3:15 дээр юу гэж хэлсэн бэ гэвэл хэрэг өнөөдөр та нар түүний дуу хоолойг сонсох аваас түүнийг уурласны адил та нар зүрхээ бүх хатуу болгоорой гэсэн. Бурхны ард түмэн бурхан үгээр хэлсэн ч гэсэн өөрийнхоороо явсан байна. Өөрийнхөө мэдрэмжээр, өөрийнхөө ойлголтоор, өөрийнхөө бие гэдэг дотроо явсан байна. Харин бурхан өнөөдөр бидэнд юу хэлж ийнэ гэвэл өдөр бүр зүрх сэтгэлээ эзний үгний өмнө зөөлөн болгоорой. Өрөвдөөрөө өчигдөр тийм байсан ч гэсэн та өнөөдөр өрөвдөөрөө хайрлаарай. Зүрхээ зөөлөн болгоорой. Эзний өмнө ийм хатуу биш. Үржил шимтэй танайн талбай болохын тулд хөрс зөөлөн байж ээж, сайн хаглагдчихэж, тэгээд үрс суулгагдчихэж тэн дээр олон зүйл бий болдог. Таны амьдрал сүнсний итгэлийн хөгжил дэвшил ирэхийн тулд бидний зүрх сэтгэл зөөлөн байх хэрэгтэй байна. Амен. Тэгээ энэ зөөлөн яаж байх вэ? Уучлж ээж л нэг 90 хэдэн настай хоёр эмээ өвөө хоёр эмээ төрүүлээд хэдхэн хоногийн өмнө явцсан. Тэгсэн чи өвөө ингэж хэлж байгаа. Өвөө та хоёр энэ олон жил хамтдаа амьдарсны яаж хамтдаа амьдрваа гэсэн чи өвөө юу хэлсэн бэ гэхээр манай өвчин бид хоёрын хамгийн үнцэнтэй зүйл юу байсан бэ гэвэл энэ бол уучлал байсан юм аа. Өнөөдрийн хүртэл энэ амьдралыг авч явсан нэг чухал баг итгэл бас уучлал байсан. Уучлал гэдэг өөрөө зүрхийг зөөлөн болгоод байна. Тэгээ энэ уучлах, хайрлах энэ хүч нь хаанаас ирэх вэ? Бурханаас ирнэ. Энэ хүч чадал нь өглөө таныг сэрхийд, таны хажууд та залбирх үед таны зүрхэнд нутагдлуулахын тулд Бурханы гарт, Бурханы мутарт байж идэг байгаамаа. Амен. Тэгээ бүгдээ хамтдаа эзний буруу бидэнд ирж байгаа үгэнд хаалттай байж харин эзний үгэнд зөөлөн байя.
хажуудлага найз хажуудлага хүн би их зөөлөн хүн юм байгаа юм шиг гэж хэлж өгөхгүй юу? Би их зөөлөн хүн шүү гэв. Амен. Ер нь тургуулж явах хэрэгтэй ш. Заавал тийм байсан учраас биш тий. Би хайр дөрөв, би зөөлөн хүн байна гэж тийм ээ. Тэгээ эзний үг хүнд хүчээр зүйл биш. Тэр биднэрт түүний үгийг дагах хүчийг өгдөг. Тэгээд тэр бидний амьдралыг босгон байгуулдаг эзэн юм аа. Дэлгэрэнгүй хууль номны 30:19 дээр юу хэлсэн бэ гэвэл энэ ингэж хэлсэн байгаа. Мөсө амьдралынхаа төсөлд юдэчүүдэд хандаад би чиний өмнө ам ба үхлийг тавь. Чи болон чиний үр удам амьдрахын тулд алийг сонгохоо өөрсдөө мэдэрэй гэж хэлсэн байна. Би чиний өмнө ам ба үхлийг тавьж байна. Тэгээд чи болон чиний үр удам амьдрахын тулд амийг сонгох болтугай гэж хэлж байна Библи. Амен. Эзний үг гэдэг бол үннийг ярьдаг байхгүй. Өөрөө хэлэхгүй, айтал харахгүй. Та бид хоёр шиг ингээл хүндлэл хэрэгтэй гаднаа ч хүндлээл бас ингээд хаалгадаг байгаа. За яах вэ гээл. За яах вэ ингээд энэ жоох юм да гэх биш. Ерөөсөө эзний үг гэдэг бол маш тийм шудраг. Тэгээ энэ эзний үг эзэн бурхан биднийг шидэхийн тулд юм уу, биднийг шүүхийн тулд юм уу, биднийг ялахын тулд биднийг дуудаж, биднэрт үгээ айлцдаг биш. Биднийг аврахын тулд, биднийг босгон байгуулахын тулд, биднийг өрөөхийн тулд биднэр дээр ирдэг. Амен. Тийм учраас эзний үгэн дээр хэлэхдээ чи амийг сонгороо гэж хэлсэн байна. Бид хамтдаа юу сурсан бэ гэвэл эзний биднэрт өгж байгаа, зүрхэнд өгж байгаа тэр ариун сүнсний хүсэл тэмүүлэлтэд зөрчигдөхгүй амьдрыг гэдгийг сурлаа. Амен. Хоёрдугаарт нь бүгдээрээ юу сурсан бэ гэвэл эзний үгэнд үн цэн өгөөд өдөр болгон нөгөө хөрөнгөлцсөн байгаа тэр хандлагуудаа өөрчилё гэж сурсан байна. Амен. Гуравдугаарт нь бид нар юу сурсан бэ гэвэл өдөр бүр бүгдээрээ эзнээр уушлагдаж эзний манай гэрт байгаад байгаа энэ үгээр дамжуулан өөрчлөгдё гэж. Хамгийн сүүлд нь бид нар юу сурсан бэ гэвэл мөнхийн сонголтод анхаарал тавьж амьдрья. Эзний бидэд өгж байгаа тэр бэлгсэн амьдралыг сонгож амьдрал ба бурхантай хамт биш тийм сонголтуудын бурхантай хамт байх тэр сонголтыг хийж сурья гэж хамтдаа сурлаа. Амен. Бид хамтдаа суулгаасаа басъя. Тэгээд хамтдаа эзнийг хүндэтгээд эзний өмнө ирэн залбираад өөрсдийнхөө зүрхэнд байгаа тэр өөрийнхөө залбирлуудыг хамтдаа эзэнд өргөөд өдрийн цагийг дуусгая. Тэгээд бүгд хамтдаа харцаа өргөөд эзнийг хараач гэх брэнд хамтдаа дуулцгаая.